Өнөөдөр дэлхийн театрын өдөр тохиож байна. Энэ өдөр улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа театрын удирдлагууд болоод Монголын театрын урлагийн үе үеийн төлөөллүүд Улсын драма Эрдмийн театрт нэгдүгээр цуглаж баяраа тэмдэглэж байна. Тэд өнөөдрийг зөвхөн баярлаад өнгөрөх бус хүний нөөц, цалин хөлсний асуудал зэрэг салбарынхаа эмзэг цэгүүдийг төр засагт соёлтойгоор сануулахаар шийджээ. Аливаа жүжиг тоглолт дуусаж, театрын хүшиг хаагдахад үзэгчид алга ташиж, жүжигчдийн ур чадвар, уран бүтээлийн сайн мууг хилэлцдэг. Харин хөшигний ард тайзны гэрэл, дуу чимээ, нүүр хувиргалт, оёдол, мужаан гэд нарийн мэрэгжлийн албаныхан хүчин зүтгэсээр театр өнөөгийн үзэгчдэд хүрсээргүй. Гэвч сүүлийн жилүүдэд театрын хөгжлийн гол түлхүүр болох нарийн мэрэгжлийнхэн хомсджээ. Тэгэхээр хүмүүс жүжигчин л гэж болох үгүй шүү дээ. Жүжигчин тайзан дээр дуучин хөгжимч гарахын ард тэр тайзны машинист, гэрлийн найруулагч, дуу шуумны инженер, техникч, найруулагч нар ингээд маш их олон хүний хүч хөдөлмөрөөр нэг уран бүтээл гарч ирсэн. Тэр нарийн мэрэгжлийн хүмүүс чинь ховордоод алга болчоор ерөнхийдөө сайн дурын хэв загвар гарч ирж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ мэрэгжлийн уран бүтээлч нарын одоо баярын өдөр. Сайн дурын урлаг, мэрэгжлийн урлаг хоёр маань одоо ингээд ялгаж салгахаа байхад орхож штэ яг нэг үг гэдэг. Та нар одоо ингээл харалтаа кино урлаг гэдэг. Би кино урлаг гэдгээс энэ кино урлаг бол одоо мэрэгжлийн биш нийтийн урлаг болчихлоо. Дуртай үн найруулагч болж байна. Дуртай үн кино хийж байна. Одоо арай л жүжиг найруулж чадахгүй байх шиг байна. Арай бярн хөрөхгүй л дээ. Тэгэхээр бид нар энэ мэрэгжлийн урлаг гэж ямар урлагууд байх? Энэ мэрэгжлийн төвшөнд яаж болох тухай одоо бид нар ярьж бодож тунгаахгүй бол цаг нь болжээ гэж хэлэх гээд. Эн чинь хүн нэг ёсны айл гэрийн хойморт орж ирнэ. Хүний оюун санааны хаалгыг татаад орж ирж байгаа учраас юу үзүүлэх үү, юу тэдэнд ухамсарлуулах уу гэдэг чинь аюул чухал байна. Тиймээс салбарынхан дэлхийн театрын өдрийг зөвхөн баярлаад орхих бус энэ өдөр өөрсдийн дуу хоолойг төр засагт соёлтойгоор хүргэхээр зорж байна. Улсын драма Эрдмийн театр болон үндэсний урлагийн их театр хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн болон улсын бүхий л театрын удирдлагуудыг урьж оршин тогтнохын төлөө дуу хоолойгоо төр засагт хүргэхээр шийджээ. Үүний суурь шалтгаан нь цалин болон төрөөс үзүүлэх дэмжлэгийн дутагдал байна. Тэгээ бид нар зөвхөн театрын баяр гээд ингээд цуглаад өөрсдөө баярлаад ингэж одоо өнгөрөхөөс илүү одоо бидэнд юу тулгамдаад байгаа юм бэ те? Яагаад байгаа юм бэ гэдэг асуудлаа бас бүгдээ ярилцгаадаг болёо те. Ийм уламж тогтъё гэж бас бид хүн бодож санаачилж энэ өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Учир юу хэмээмээс одоо сая ингээд төр засаг маань эмч нарын цалин, багш нарын цалин гэдэг нэмлээлт те. Төрийн албан агшийн цалин ингээд шат шаттайгаар нэмж байгаа. Одоо яг нь тэгэхдээ эндээс эмч багшрыг нэмэнгүүтээ нөгөө соёл урлагийн хэдийнхаа цалин бол ингээд үлдээсэн, орхицсон. Яг үндэ бол урлагийн салбарын хүмүүс бол одоо сая 484 мянган төгрөгийн шатлалаараа ингээд одоо уран бүтээлч жүжигчид авж байна. За арын албаныхан хамгийн их ачаалтаа хамгийн түрүүнд ирж хамгийн орой явдаг арын албаныхан маань сая төгрөгийн одоо цалин авдаг. Ийм бага цалинтай ингээд энэ хүн ардынхаа оюун санааны одоо хөрөнгө оруулалтыг хийж ингээд ажиллаж байгаад бол бас нэг талдаа харамсалтай байна. Тэгээ энэ оюун санаа энэ ухамсар энэ сэтгэл зүг эмчилдэг хамгийн гол салбараа мартаад байгаа юм биш байгаа да. Энийг л одоо бас өнөөдрийн театрын баярын өдрөөр дуурах гэсэн юм. Нийгэмд урлагийнхан нэмэлт орлого олох буюу олонхын хилд заншснаар халтур хийх боломжтой гэх өрөөсөл ойлголт бий. Гэвч бодит байдал дээр тэд төрийн үйлчилгээний байгууллагад харьяалагддаг учраас дотоод журмаараа боломжгүй байна. Театрын уран бүтээлч гадуур уран бүтээл хийх боломж байдаг. Мөн театр өөрийн гэсэн ёс зүй, оршин тогтнох хэв маяг, за зүй тогтлын хувьд маш их этик агуулж байдаг учраас зүгээр театрын уран бүтээлч ингээ гадуур одоо зарим арга хэмжээнд оролцох боломж төлөөс бага байдаг. Тэгэхээр төр засаг маань нэг уран бүтээлчийн өнөөдөр сарын нэг хослолын ч үн хүрэхгүй энэ цалингаар яаж амьдарч байгаа болоо гэж асуухаасаа илүүтэй яаж туслах боломж байна гэдгийг одоо ээлдгээр энэ байдлаа илэрхийлсэн уран бүтээлчдийг тодорхой хэмжээнд тогтоод харах цаг нь ирсэн гэдгийг одоо илэрхийлмээр байна. Та бүхэн театрын баярын мэнд хүргэе. Театрынхан эсэргүүцэл зарлаж ажил хайсангүй. Харин соён гэгэрүүлэх үүргийнхээ хүрээнд соёлтойгоор инхүү төр засагт асуудлаа уламжилж байна гэсэн юм а.